Доктортой хөгжлийн боловсрол 2030 хөтөлбөрийн бүх нийтэд экологийн боловсрол олгох зорилтын хүрээнд Жаргалан сумын 5 дугаар цэцэрлэг нь хүүхэд багчуудаа экологийн боловсрол олгох ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийнхээ гадна талбайг тогтчулж цэцгийн хэмээх ногоон хотхныг байгуулсан байна. Тус ногоон байгууламж нь хэл яриа, дүрслэх урлаг, математик, байгаль, нийгмийн орчин, хөдөлгөөн, эрүүл мэнд, хөгжим гэсэн сургалтын 6 төвтэй. Ингэснээр дулаан улиралд тус төвүүдээр дамжуулан цэцэрлэгийн багчуул гаднах талбайдаа тоглонгоо сурж хөгжих боломжтой болжээ. Өнгөрсөн хавраас эхлээд хүүхэд багчуудад эко боловсруулах чиглэлээр цэцхэн хэмээх хотхон байгуулж ажилласан байгаа. Энэхүү хотхонд маань сургалтын 6 чиглэл буюу хэл яриа, дүрслэх урлаг, математик, биеийн тамир, байгаль нийгмийн орчин, хөгжим гэсэн сургалтын 6 чиглэл дээрээ хичээл үйл ажиллагаа зохион байгуулах боломжтойгоор талбайнуудаа байгуулж ажилласан. За энэхүү талбайгаас хүүхдүүд маань экологийн боловсрол олгохоос гадна тухайн төвүүд дээрээ ажиллаж хөгжүүлэх үйл ажиллагаа тухайн төвүүд дээр нь зохион байгуулах боломжтойгоор хийсэн онцлогтой байгаамаа. За жишээлбэл дүрслэх урлагийн төв дээр хүүхдүүд маань яаж ажиллах юм бэ гэхлээр сүүдэр өвчин дотроо суугаад за мөн усан самбраар шохоо харандаагаар мөн өнгийн будгаар бодох боломжтой самбаруудыг байрлуулж өгсөн. Үүнээс гадна дүрслэх урлагийн талбай дээр хүүхдүүд маань ногоон зүлгэн дээрээ суугаад сүүдэр өвчин дээрээ суугаад өөрсдийнхөө дуртай зураг зураад үзэсгэлэнгээ байгуулах боломжтойгоор байгуулсан байна. Математикийн төв дээр яаж ажиллах юм бэ гэхлээр шатар даамаа тоглоно, өөрж байгуулах тоглоомоо тоглоно, мөн тухайн төв дээрээ хүүхдүүд маань нэмж хасах үйлдэл буюу дүрс ялгах гэх мэт үйлдэлүүдийг хийх боломжтой юм тоглоомуудыг бас хийж өгсөн байгаа. За мөн хөгжмийн талбай дээр жишээлбэл яаж ажиллах юм бэ гэхээр урлагийнхаа тоглолтыг үзүүлэх боломжтой мөн өөрөө хүүхдүүд урлагийн мэдрэмж авахын тулд тухайн төв дээрээ урлагийн тоглолтоо өөрөө ангиараа зохион байгуулж ажиллах боломжтойгоор ингэж хийсэн учраас тухайн байгаль дээрээ өөрсдөө төв дээр ажиллах боломжтойгоор ингэж хувилбар гаргаж хэлсэн байгаа. За байгаль нийгмийн талбай дээр хүүхдүүд маань байгаль нийгмийн орчинтой танилцахаас гадна тухайн ан амьтан маань хэрхэн юугаар хоолдог, хаана яаж амьдардаг талын мэдээллүүдийг авах боломжтой. Ан амьтад мөн горих цөөрөм за түүнээс гадна тухайн хүүхдүүд маань ахвал цамбаагаас орсон байгаль дээр тулгардаг бэрхшээлүүд даван тулах боломжтойгоор ингэж хийгдсэн байгаа юм аа. Биеийн тамир дээр бол хүүхдүүд маань хөдөлгөөн чиглэлийн үйл ажиллагаа төлхөө явдаг учраас түүн дээр нь анги дэвших, хөдөлгөөний ямар нэгэн сорилын үйл ажиллагаанууд явагдах юм чиглэлээр нь бүх зургуудыг багтааж өгсөн, тоглоомуудыг нь багтааж өгснөөр их онцлогтой байгаа юм аа. За үүнээс гадна элсний талбай, сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Тэгээ эдгээрүүд маань бас орчны стандартын дагуу хийсэн байгаа юм аа. За хэл яриа сургалтын төвийн хувьд үлгэртэй танилцуулах, шүлэг хэрхэн заах, мөн онцгой даах, зөөцсөн үг хэллийг хэлүүлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулах юм сургалтын төвөө байгуулсан. Тэгээ энэхүү чиглэлийнхаа хүрээнд 12 жилийн амтны дууг хэрхэн заах уу, 12 жилийнхаа амтантай хэрхэн танилцуулах уу, за мөн тухайн шүлэг үлгэр онцгой хэрхэн заах вэ гэдэг чиглэлийнхаа зураг болоод хүүхдүүдийнхээ орчин суух сандал энтрийг нь маш сайн бэлтгэж өгсөн байгаагаар онцлог талтай байна. За энэхүү төвөөс гадна бага насны хүүхдүүдэд хүнсний ногооны мэдээлэл мэдлэгтэй болгохын тулд миний туршилтын талбайг бас байгуулсан. Энэхүү туршилтын талбай дээр бид бүхэн маань төмөс, ловон, манжин, мөн сонгон, эрдэнэ шиш гэсэн ургамлуудыг тарьж ургуулсан байгаа. Одоо эдгээр ургамлуудыг яаж хэрхэн тарьдаг, мөн яаж хэрхэн хадгалж хамгаалдаг, эдгээр ургамлыг хэрхэн ургуулдаг, мөн яаж хурааж авдаг талаар хүүхдүүдэд бас мэдээлэл олох, мэдлэг олох зорилготойгоор энэхүү миний ногооны талбайг бас байгуулж ажиллаж байна. Цэцэрлэгийн ногоон байгууламжийн тогтчлын ажлыг өнгөрөгч 5 дугаар сарын 10-наас эхлэн 7 дугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ багш ажилчдынхаа дотоод нөөц бололцоо, эцэг эхчүүдийн тусалцаа дэмжлэг, дэлхийн байгаль хамгаалах сангаас зарласан нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламж уралдаанд 1-р байр эзэлсэн шагналын мөнгөөрөө нийтэд цэцэрлэгийн гаднах талбайн 70 гаруй хувийг энэхүү цэцэрлэгийн хүүхэд багчуудаа зориулан тогтчуулжээ.